Оримтөргийн сонсогчдоо Монголын Евангелийн эвслийн захиалгад баримтат яриа нэвтрүүлэг яг одоо эхэлж байна. Өнөөдөр бид Христ итгэгчид итгэдэггүй хүмүүсийг дайсан гэж үзээд, итгэдэг хүмүүсийг анд нөхөр гэж үзээд, харин итгэдэггүй хүмүүсийг дайсан гэж үздэггүй гэсэн сэдвээр Бетани ургац Христийн чуулганы пастор төгөлдөртэй ярихаар урьж авчирсан байна. За танд орой мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд орой мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За та бүхэн намайг бас ээлжид нэвтрүүлэгдээ үргэлжлүүлэн урьж байгаад бас маш их баярлалаа. За баярлалаа. Сонсогчтой манай баримт яриа нэвтрүүлгийг сонсохыг хүссэн хүмүүстээ шеэр хийж түгээгээрэй. За тэгээд нэвтрүүлэг рүү оръё. За сэдв бол ойлгомжтой байгаа тийм ээ. Христ итгэгчид итгэдэг хүмүүсийг амт нөхөр гэж үзчихэд итгэдэггүй хүмүүсийг дайсан гэж үздэг тийм жалга довны үзэл байгаа юу гэсэн тийм асуулт байгаа тийм. Жалга довны үзэл. Тийм за энэгээр л эхлэе л дээ. Ер нь тийм талцаж малцсан тиймэрхүү юм байдаг юм уу? За яг хувь хүмүүс одоо хаана ямар зан характер хүнд яаж үзүүлээд явж байгааг бол одоо бид нар бол одоо хянахын арга байхгүй шүү дээ тий. Ерөнхийдөө одоо Христ итгэлийн үнэт зүйлийг аваад үзэх юм бол ялангуяа одоо Библиэд заасан одоо Бурхны сургаал, Есүс Христийн сургаалыг аваад үзэх юм бол итгэдэг нөхдөйгөө л одоо зөвхөн анд найзаа гэж хүлээж аваад Христэд итгэгч биш хүмүүсийг болохоор дайсан гэж үзэх ёстой тухай огтхон ч заадаггүй. За харин ч одоо Библи бол одоо дайснаа одоо өөрийн бие шиг хайрлаа гэж бүр эсрэгээр нь зааж сургасан байгаа шүү дээ тий. За тэгэхээр яг хуу товчхондоо хариулахад тийм байхгүй. Тэгтээ бол яг хуу зүгээр хүмүүс өөрсдийнхөө зан характераасаа болоод өөрсдийнхөө сул талаасаа болоод эсвэл одоо хувь хүмүүс хоорондын харилцааны янз янзын асуудлуудаасаа болоод бие биендээ одоо ямар хааш харан шин хаана хизээ хинэн гаргаж явааг бол одоо мэдэхгүй тий. Тэр болгоны өмнөөс бол мэдээж би хариулт өгч чадахгүй. Христ итгэгчдийн чинь дотор бол янз янзын хүмүүс байгаа. За одоо юу гэдгийг Христийг одоо таньж мэдээд энэ одоо итгэл үнэмшлэрээ үнэхээр тууштай зориулттай одоо бидний хэлээр бол одоо үр жимстэй амьдарж байгаа итгэгч нар бол бас олон байна. За гэтэл бол яг ерөнхийдөө Христийн цуглаанд явдаг, Христэд нааштай ханддаг боловч одоо сургаалын үнэн мөннийг хараахан ухаж ойлгоогүй. За магадгүй яг энэ сургаал дотор хараахан одоо төлөвшөж өсөөгүй явж байгаа хүмүүс одоо юу гэдгийг буруу зүрөө ярих, буруу зүрөө ойлгох эсвэл одоо амьдралын янз янзын нөхцөл байдалд бусдад одоо сайн муу, эрэг сөрөг янз янзын хандлага болоод одоо үзүүлэх байх. Гэхдээ тэрүүгээр одоо Христийнхэн тэгж үздэг юм аа. Христийнхэн гэдэг чинь тийм юм аа гэж шууд бол хэлж болохгүй шүү дээ. Христийнхэн юу гэж үздэг, юмд яаж ханддаг гэвэл бидний итгэл үнэмшлээ маань одоо үндэс суурь болсон Библийн одоо сургаал буюу одоо Бурхны үг болсон одоо Библиэлд жоохон юу гэж хэлсэн байдгийг бид тэрний даваа одоо хэрхэн амьдрах ёстой байдгийг бэ гэдгээс л бид одоо үндсэн чиг шугамаа харж бас ярих ёстой болов гэж бодож байна. Нэрэл бас уулын мод урттай богинтой гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Янз янзын хүмүүс авах боломжтой баг. Та Библиэлд ер нь бичсэн байдаг учраас Библиэлд яг тодорхой тийм чиглүүлэг байдаг учраас тэрэн дээр бол тийм байхгүй. Бид нарыг бол ингээ хайрлаарай гэсэн гэд хэлж штэ. Тэгэхээр би нэг юм олж харлаа л да. Яагаад яг энэ сэдвийг бас сонгосон шалтгаан нь Библиэлд Библийн шинэ гэрээ гэж номын хэсгийн одоо Матай гэж номон дээр 12 дугаар бүлэг дээр нэг юм байна. Надтай хамт байдаггүй нь миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй нь тараагч нэг мөн гэсэн тийм ишлэл байгаа. Тэгэхээр энэ нь яг шууд утгаараа ингээд сонсонгууд надтай хамт байдаггүй бол миний эсрэг, миний дайсан гэж байгаа юм шиг сонсогдож штэ. Тэгэхээр энэ яг юу гэсэн юм бэ? Христ итгэж биш бол одоо дайснууд гэж үзэх гээд байгаа юм биш үү? Тий, яг тэгж ойлгогдоод байгаа юм шүү тийм ээ. Ойлгох гээд байна тий. Тэгж асууж дээр та бичсэн байдаг гэж хэллээ гэсэн Библи дээр бас нэг юм ишлэл явж байгаа юм чи одоо юу гэсэн үг вэ? Гэж асуугаад байна л та. Библиэс л яриад байгаа. Тэгвэл Библи дээр чи ингэ хэлсэн байна гэж тий. Тий, завар л тийм юм тий. За зөв. Асуулт бол сайхан асуулт байна. Баярлалаа. Тэгэхээр яг ер нь Библийг бид яаж зөв ойлгох ёстой вэ гэдэг чинь бас нэг чухал сэдв болоод явчихдаг. Библийн үгийг бид нар тухайн хам сэдвээс нь одоо утга зохиолын хам сэдвээс нь түүхэн нөхцөл байдлаас нь шууд ингэж тасдаж авч одоо хэрэгжилж, ашиглаж ойлгож ерөөсө болохгүй юм байна. За жишээлбэл чи сайн уу гэж хүн хэлэхдээ үнэхээр сайн сайхныг хүсэж сайн муу гэд мэдэх гэж асуусан байж болно. Сайн уу гэж асуухтаа одоо юу гэдгийг янзын үзэж асууж яж болно. Тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг
За одоо нэг яаж дуурахгүй өнгөрөх вдэ. Нэг ослохгүй нэг одоо мэдээд өнгөрөө дөө гэж бодоод асууж яж бас болно. Тэгэхээр тэр сайн үг гэдэг үгийг чинь 3 өөр хүн 3 янзаар хэлж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн яг одоо ямар өнгөөр хэлв гэдгийг чинь тэр хүний одоо нүдний харц, дуун хоолойны өнгө тийм үү. Тэгээд тэр хүн тэр хоёрын хоорондын одоо өмнөх харилцааны түүх одоо юу гэдгийг тэр хүн одоо сайн уу гэж асууж байгаа. Тэр асуулт бол энэ миний одоо хор шарыг малтаж асууж байна, дургу хүрэх гэж асууж байна, тэ? Эсвэл одоо миний янзыг үжээс асууж байна. Эсвэл үнэхээр найзын хуваар надаас одоо үнэнгээсээ одоо минь мэдж асууж байна гэдгийг чинь бол тэр одоо хоёр хүний одоо харилцаа одоо урд хожид ямар явж ирсэн бэ гэдэг дээр тулгуурлаж ойлгоно штэ. Тэрнээс биш бол яг тэр сайн уу гэдэг үгийг шууд тастаж авангата тэрийг хараа. Тэгээ яах юм? Муу явах юм уу гэж одоо тий одоо буруу ингэж одоо өнцгөөс нь салгаж ойлгож байхгүй. Яг энтэй адилхан Библийн сургаалыг ч гэсэн ингэж ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээ ингэж одоо түүхэн хам сэдв болоод одоо энэ утга зохиолын хам сэдвтэй бид нар холбож ойлгох шаардлагатай байдаг. За энэ утгаараа саяны одоо хөтлөгчийн маань асуудаг энэ хам сэдв гэдэг нь болохоор тий одоо би тайлбарлая. Матай 12 дугаар бүлэгээс асууж штэ тий. Тэгэхээр эн чинь бол яг 22-оос 32 дугаар ишлэл дээр гардаг нэг ишлэл байгаа юм л да. Тэгэхээр бид нар тэр ишлэлийг зөвхөн ингээд их биенээс нь тастаж аваад ярьж болохгүй. Энэ ишлэлийг бол одоо тухайн одоо тэр багц хэсэгтэй бид нар холбож авч үзэх хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд тийм ээ. За тэгэхээр тухайн багц хэсэгтэр юу хэлсэн байдаг вэ гэхээр Есүс Христ одоо олон өвчтөе хүмүүсийг эдгээж тий. За одоо манай монголчуудын ярьдгаар бол одоо их сайн үйлийг хийж яана л та тийм ээ. За тэгэнгүүт ард түмэн Есүсийг одоо ингээд бултаараа одоо ерөөсөө ингээд хүндлээл дагаал. Одоо эн чинь одоо ерөөсөө ямар сайн хүн ба, мундаг хүн бэ? Одоо их багш байна гэл тийм ээ. Сургаалын одоо сонсоол дагаал ингээд одоо бүгд ингээд явж исэн. Гэтэл тухайн үеийн одоо Израилийн одоо Юудын тийм ээ Ромын эзэнт гүрний нэг колон байсан Юудын одоо нийгмийн шашны одоо удирдагчид бол Есүс Христийн энэ одоо олны дунд ингэж олны хайр хүндэтгэлийг олж ингэж товоон гарч ирж байгаа байдалд бол ихэд атаархаж ирсэн. Зөв. Тэгэхээр энэ яриагийг чинь ямар хүмүүс гаргаж яана вэ гэхээр тэр хүмүүс гаргаж байгаа юм л да. Юу вэ гэхээр Есүс бол Бурхны одоо ариун сүнсээр энэ ажлуудыг хийж байгаа юм биш. Энэ бол одоо муу ёрийн сүнсний хаан болох Бельзебулийн хүчээр муу ёрийн сүнснүүдийг нь хөөж яана гэж. Тэгэхээр муу ёрийн сүнсээр муу ёрийн сүнсийг нь хөөгд байна. Тэгээ нэг муу ёрийн сүнсийг тэрнээс илүү их мэдэлтэй муу ёрийн сүнсний хүчээр хөөн зайлуулж байна. Тэрний үр дүнд тэр сүнс шүглэлцэн янз янзын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс чөлөөлөгдөж байгаа юм байна. Эдгэрж байгаа юм байна гэсэн ийм одоо яриа гаргаж байгаа юм л да. За энэнд Есүс ямар хариу өгж байгаа вэ гэхээр аливаа хаанчлал дотроо хоёр хуваагдах юм бол тэсэж үлдэхгүй ээ. Тийм ээ? Аливаа хаанчлал дотроо хоёр хуваагдах юм бол тэсэж үлдэхгүй ээ. Тухайн хаанчлал нэгдмэл байж ижил бат бөх оршноо. Тэрнтэй адилхан муу ёрийн сүнсээ эсэргүүцэх юм бол муу ёрийн сүнсний хаанчлал бол одоо тогтож чадахгүй ээ. Тийм учраас муу ёрийн сүнсээ бол хөөдөг юм аа. Зайлуулдаг юм аа. Муу ёрийн сүнс зайлж байгаа бол эн чинь харин Бурхны ажил шүү дээ. Бурхны ариун сүнсээр хийгдэж байгаа учраас л муу ёрийн сүнс зайлж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо ингэж одоо буруу ойлгож болохгүй гэдгийг л одоо хэлж штэ. Тэгж хэлсэн. Тэгээд тэр утгаараа Есүс Христ одоо саяны хөтлөгч буяагийн минь хэлдэг тэр үгийг хэлж байгаа байхгүй тий. Надтай хамт байдаггүй юу гэлээ? Надтай хамт байдаггүй миний эсрэг байна. Миний эсрэг байна. Надтай хамт тариалдаггүй одоо хуралцдаггүй тараагч нэг мөн гэдэг үгийг чинь болохоор өөрт нь итгэхгүй байгаа гэхээсээ илүүтэй одоо өөрийнх нь хийж байгаа үүсийг буруугаар мушгин тайлбарлаж байгаа хүмүүс тэр нэг бүлэг хэсэг хүмүүс зориулж хэлсэн л үг байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Юудын нийгмийн шашны удирдагчид Есүс Христэд атаархснаасаа болоод түүний одоо хийж байгаа ажил үсийг болвол муу ёрийн одоо харын хүчээр үлдэж байгаа гэж те хэлж байгаа. Тэгэхээр Есүс хариуд нь юу гэж хэлж байгаа вэ? Тэгвэл харын хүчээ зайлуулах юм бол харанхуй хаанчлалын хорвоо дээр яаж тогтох юм? Тогтож чадахгүй шүү дээ. Харин харын хүч өнөөдөр эндээс зайлж байгаа бол гэрлийн хүчээр хийж байгаа биш үү? Өөрөөр хэлбэл муу сүнс зайлан одож байгаа бол эний чинь Бурхны сүнсэл хийж байгаа биз дээ. Тийм учраас тийм бол байж таарахгүй. Тэгэхээр энийг ингэж мошгиж говьж ярьж байгаагаараа та нар бол одоо юу гэж байна?
Тэ одоо миний эсрэг зогсож байна гэдгийг л Есүс онцлон одоо хэлж байгаа хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ишлийг өнөөдөр бид нар энэ түүхэн одоо хам сэдвээс нь салгаж авангуудаа те зүгээр өнөөдөр нэг Христ итгэж биш хүний эсрэг бид нар энэ ишлээ барьж авангуудаа чи бол миний дайсан гэдэг байдлаар хэрэгжилж бол болохгүй. Хэрвээ ингэж ярьж байгаа бол одоо остоо уучлаарай те та одоо бурхны үгийг та харин ч одоо буруугаар ашиглаж байна. Тэ харин ч одоо бурхан даа ялангуяа бүх хүнийг хайрлаж яхад тэ бүх хүнийг бурхан аврагдаасаа гэж хүсэж яхад тийм ээ харин одоо бурхны үгээр дамжуулаад бусдыг ингэж бурхнаас холдуулах ажил хийнэ гэдэг бол өстой жинхэнэ бурхны ажлыг хийгээд байна уу? Бугийн ажлыг хийгээд байна уу? Гэдэг л одоо асуулт асуух болно л доо. Тэгэхээр яг би энэ дэр нэмж хэлэхэд энэ бол Библийн нэг хэсэг байгаа тийм үү? Энэ хэсгийг бол тэр ишлэгийг бол бид нар шууд их биенээс нь салгаж авч ойлгож болохгүй. Их биетэй нь бид нар цогцоор нь харж ойлгох ёстой гэдгийг нэгдүгürt би хэлмээр байна. За хоёрдугаар нэмээд хэлчихэд бол яг энэ Матай 5 дугаар бүлгийн 44-өөс 46 дугаар ишлэл дээр бас нэг ийм ишлэл байна. Тэгээ би тэрийг уншаад өгье. За. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээрч нараа тэрээр мандуулж зөвхт болоод зөвхт бос дээрч бороо оруулдаг юм. Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид ч хүртэл ийм үйлддэг босоо гэж хэлж шít. Тэгэхээр яг хуу Есүс хэлж дээ тийм үү? Бурхан бүх хүнд хайртай. Тийм учраас зөвхт нэгэнч бай одоо зөвийг үйлддэггүй бурууг үйлдээд өнөөдөр буруу одоо зүйлийг үлдээд явж байгаа хүмүүсийн ч дээр яг адилхан бурхан нэг л нарыг мандуулж байгаа, нэг л агаараар амьсгалж байгаа, нэг л борог оруулж байгаа. Тийм учраас та нар дайснаа одоо үзэн ядах биш харин ч хайрлах ёстой. Хүн ер нь өөрт нь сайн ханддаг хүнд сайн хандах шиг амархан юм байхгүй шүү дээ. Тэгээ ер нь хүний хайрыг татмаар байгаа бол хүнд сайн л хандаад ах хэрэгтэй. Тэгвэл дээр хүн тухайн хүнд ингээд сайн хандаал эхэлдэг. Тэгэхээр энэ бол төрлөх зөнгөөрөө хийдэг зүйл байхгүй юу хүний те. Хин ч энийг одоо шахуулахгүйгээр шаардуулахгүйгээр хийдэг те. Хэрвээ нэг хүн үрж ирэл төгөлдөр багшаач гэдэг юм одоо төгөлдрөө найзаа гэл надад сайн хандаал одоо ингээл гээл мэдтэй устаа байгаал аль болох одоо надад санаа оноо тавиал ивэл үгүй тэгээд би ядлал яач ч утсан тэр хүнд бол би нэг өөдөөс нэг сонин зан гаргахгүй шүү дээ те. А гэтэл хин нэгэн хүн ингээд надад ингээд ямар учраас нь тодорхой биш мөртлөөсөө ингээл муугаар хандаал нүд үзүүрлээл намайг доош нь хийгээл ад үзэл ингээд ивэл би тэр хүн цаан хандна гэдэг бол амаргүй. За гэтэл Библийн сургаал хэлж штт те. Би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчигчдын төлөө залбир гэж штт те. Залбирна гэдэг нь тэр хүнийг одоо ерөөж залбирна л гэсэн утгатайгаар хэлж байгаа штт эн чинь. Тэрс залбирахтаа тэр нэг юмыг өхүүлээд өгөөч гэж залбирахгүй штт мэдээж ойлгомжтой. Тэр чинь дайснаа хайрл гэж хэлж байгаа юм чинь. Тэрнийхээ араас хэлж байгаа юм чинь те. Тэдний төлөө залбир гэж хэлж байгаа юм чинь мэдээж тэднийг хараагаад одоо муу муухай тэдэр дээр тохиолдосоо гэж залбирахгүй нь ойлгомжтой шүү дээ тийм ээ. Тэгээд цааш нь хэлсэн шиг бас утгаар нь хөөгд үзэх юм бол хайрл гिचингүүтээ хараа гэж залбир гэхгүй нь ойлгомжтой гэж ойлгох юм шүү дээ. Тэгээ Есүс одоо ингээд тэдний төлөө сайн сайхныг хүсэмжлэн залбираараа те чамд муугаар хандж байгаа нэгнийг чи өрөөгөрөө гэж хэлэхдээ жишээ авч ярьж штэ те. Тэнгэрийн нарыг хар те. Сайн хүн дээр ч адилхан нар манддаг, муу хүн дээр ч адилхан нар манддаг. Энийг хэн хийж байгаа? Бурхан хийж байгаа. Бүхэл хүн дээр адилхан бороо орж ийн. Адилхан л газрын үр шимийг хүртэж ийн. Адилхан л энэ нийгмийн сайн сайхан үр шимийг нь өнөөдөр бид нар хүртээд адилхан л явж ийн. Энэ бүхний ард хэн байгаа юм бэ? Бурхан байгаа. Бурхан тэр хүнийг хайрлж яадаг юм аа. Бурхан тэр хүнийг аврагдаасаа гэж хүсэж яадаг юм аа. Тийм учраас бурхан тэр хүнд бол яг нөхөрсөг хандж яадаг юм байна. Яг л тэр чин бурханы бүтээл шүү дээ бас л. Бурхан тэр хүнд бас хайртай шүү дээ бас л. Муу хүн байсан ч гэсэн. Тийм болохоор Христ итгэгч бидний хувьд бол өнөөдөр итгэгч биш нэгнийг одоо яруу муу нэгэн ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ Есүст итгэдэг учраас миний дайсан гэж харна гэдэг бол ёстой харин ч Библийг ойлгоогүй байна л гэсэн утгатай тийм ээ. Тий. Тэгэхээр бид нар хин нэг хүний эсрэг бид нар одоо юу гэдгийг зогсохдоо тэмцэхтэй гол нь биш шүү дээ. Тэгтээ бол яг бас манайхан бас нэг тэгж хэтрүүлж ойлгоод байдаг л да. Одоо тэгэл тэгвэл одоо бүх хүнтэй найз нөхөр байх юм байна. Тэгвэл одоо бүх хүнийг одоо хайрлах юм байна. Мэдээж бүх хүнийг хайрлах ёстой. За мөн гэхдээ бүх хүнийг хайрлана гэдэг нь бүх хүнтэй яг адилхан тэнцүү найз байна гэсэн утгатай биш шүү дээ. Мэдээж одоо шүнтэй найзалж болохгүй гэсэн үг.
Үгүй мэдээж тийм биш. Итгэж хүмүүсийн дотор ч гэсэн миний найз биш хүмүүс байгаа шүү дээ, тэ. Итгэж биш хүмүүс дотор ч гэсэн яг надтай дотн нөхөрлөдөг хүмүүс ч гэсэн бас байгаа шүү дээ, тэ. Тийм болохоор бид нар одоо ингээд туушруулж бас ойлгож болохгүй юм л да. Бид нар одоо ингээд итгэж биш хүнийг дайснаа гэж үзэж болохгүй гэдг нь мэдээж бид нар тэдэртээ үр дүрийнтэй ороод байна гэсэн утгаар хэлээгүй шүү дээ. Мэдээж бид нар тэдэртээ очиод одоо амьдралд нь оролцоод эсвэл одоо бид нар өөрсдөө хамаг одоо юу гэдэг нь зовлон шаналлаа очиод одоо дийлгээл яриад байна гэсэн утгаараа бас хэлээгүй. Ер нь бол яг нийгмийн харилцаа ямар жишгээр явдггүй тийм маягаар явна л шүү дээ. Тий. Гэхдээ ямар ч үзэн ядах юм бол байхгүй байхгүй тийм ээ. Шашин шүтлэгээр ялгуурах дайснаа гэж харна гэдэг чинь угаасаа буруу байхгүй юу? Энэ Библийн бос байхгүй юу? Тэгэхээр итгэгч хүн, итгэгч биш хүнийг те за яг бид нар бол итгэгч биш гэж хэлдэг те. Христ итгэдэг хүн, Христийг одоо Христэд итгэгч биш хүнийг харахтаа одоо дайснаа гэж харж байгаа бол энэ дэндүү ухар мөчд, дэндүү одоо өрөөсгөл байна л гэсэн үг. Энэ бол бурхны хүсэл биш. Тэгэхээр бурхан бүх хүнийг хайрлж байдаг. Бүх хүний төлөө адилхан нарыг бандуулж, адилхан бороог оруулж, адилхан нийгмийн сайн сайхныг бүтээн бий болгож, тэрийг бид нар яг адилхан хамтдаа хүртэж, яг адилхан тэр боломж бурханаас өгөгдсөн боломж болцооныхаа дагуу бид нар өөрсдийнхөө одоо амьдралаараа сайн сайхныгаа эдлээд идэж уугаад унтаж хөвтээд одоо юу гэдгийг ажиллаж хөдөлмөрлөөд одоо ингээд амьдралаас одоо хайр сайн сайхныг амсаж, тэ адилхан зовлон бэрхшээлийг туулаад амьдарч байгаа. Тийм болохоор Христ итгэгч хүн одоо итгэгч биш хүнийг бид нар одоо юу гэдгийг дайсан гэж харнаа. Ялангуяа итгэгч биш хүний хувьд бол тэр жалга давны үзэл бол бүр байж бас болохгүй. Яг түрүүн чи хэлсэн шүү дээ, тэ. Нөгөө итгэгч биш хүнийг одоо дайсан гэж үздэг юм жалга давны үзэл байдгүй гэж чи бас асуусан шүү дээ, тэ. Тэгэхээр жалга давны үзэл бол Монголд бол их байдаг, тэ. Энэ бол ер нь Есүс юм болгоноор л талцчих гадаг, тэ. Итгэдэг хүндч бай, итгэдэггүй хүндч бай, энэ бүгдээрэнд нь байдаг асуудал, тэ. Бие бинийгээ нутаг усаар нь ялга салгадаг, аялга одоо юу гэдэг нь гарал угсаагаар нь янз бүрээр ярьдаг юм зүйл байдаг. Харин ч Христэд итгэсэн хүн болвол стожинкэн жалга давны үзлээс ангижирч чаддгийм болов гэж би хувьдаа ойлгодог. Тэгэхээр Христэд итгэгч гэж байгаа мөртлөө яг жалга давны үзэлдээ одоо хүртэл ингээ итгэсээр явж байгаа хүн бол бас л одоо тэр бодлосоо одоо салхал ёстой. Өөрөөр хэлбэл бурхан дотор тэр хүн бурханы тэр төгс хайрын дотор ёстой бүрэн дүүрэн хараахан болоогүй байна л гэсэн утгатай шүү дээ энэ чинь. Тий. Тэгэхээр бид нар бол нэг л адилхан бурханы бүтээл, тий. Бид бол одоо ямар ч ястан бай, ямар ч хил аялгатай бай. Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож төрөхгүй, хүн нутаг усаа сонгож төрөхгүй. Хүн болгонд өөрийнх нь нутаг ус, өөрийнх нь ахуй амьдрал тэр болгоныг ер нь ойлгох үн цэнтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бид нар ойлгож, хайрлаж, хүндэлж, тех тусмаа бид нар тэдэртэй найз байж, бурханы хайрыг харуулж амьдрах нь л хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр хүмүүс бас ингээд Христэд итгэнгүүтээ сайхан хэсэг бүлэг фракц олчвол талцаал яванд нэг шашны мөргөлдөөн дайсан байсан амар даймаа үсгэх гэдэг тухайн юм яриад байдсан шүү дээ. Тийм юм бол үндэслэлгүй юм байна, тийм ээ. Ер нь энэ дээр бас нэмээд асууч л да. Тэгвэл бусад шашныг юу гэж үздэг юм бэ? Бусад өөр шашин шүтээ явж байгаа хүн жоохон сони харагдахгүй юу? Тэгээд тэднийг одоо юу гэдэг өрсөлдөгч за энэ одоо манай зах зээл дээр ажиллаж байна те. Хүмүүсийг булааж ин энэ төр гэж харах уу, яах уу? За би бол Христ итгэж хүн. За. Тийм ч учраас би бол одоо Библийг бол бурхны үг гэж итгэдэг. За би Христ итгэж одоо байхаас гадна би энэ Библийн сургаалыг өөрөө намлагч хүн. Христэд итгэдэг олон хүмүүсийг одоо энэ итгэл дотор нь суларсан эрэг болтын чангалж, барьж бэхжүүлж, тийм ээ? За одоо юу гэдгийг зүлгэж өнгөлж, за одоо хурцалж явахыг бол одоо зорддог. Энэ бол одоо миний гол үндсэн одоо хийгээд явж байгаа ажил амьдралын манд гол утга учир болсон хүнийхээ хувьд бол мэдээж би хүн болгоны Христ итгэхээсэ гэж би хүсдэг. Би үүний төлөө явах болно. Би үүний төлөө залбирах болно. Би үүний төлөө номлох болно. Би хүн Библиэд итгэснээрээ бүтээгч цорын ганц амьд бурханд хүн хурж очно гэдэгт бол би итгэдэг. Тэгээ би үүнийхээ төлөө явна. Гэхдээ ямар аргаар? Бусдыг доромжлох аргаар уу? Эсвэл би бусдыг дайсгнах аргаар уу? Эсвэл одоо бусдыг би гүтгэн доромжилж бусдын өв соёл руу, тийм ээ? Эсвэл бусдын итгэл үнэмшил рүү би одоо хөлөөрөө дэвшлэх байдлаар байснараа би энийг би хийнэ гэж юу? Хизээч тийм байхгүй мэдээж. Тэгэхээр би энэ яваа насаараа мэдээж Христийн төлөө байна. Энэ яваа насаараа би одоо Христ итгэх энэ итгэл үнэмшлийг
хөгжүүлэхийн төлөө, дэлгэрүүлэхийн төлөө энэ итгэл үнэмшлийг одоо нийгэмд одоо цар хүрээг нь өсгөхийн төлөө, нөлөөг нь ихсгэхийн төлөө энэний улмаас өнөөдөр олон монголчуудын амьдрал сайн сайхан болж өөрчлөгдөөсөө гэж би итгэж үнэмшиж залбирч гуйж одоо амь амьдралаа бусдын лайдал босоод одоо Христ итгэгчдийн лайдал би зориулж явдаг. Гэлээ гэхдээ энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр бусдыг доромжлно гэсэн утгатай биш. Бусдын итгэл үнэмшил рүү бүдүүлгээр одоо дайрч давшилна гэсэн утгатай биш. Бас бусдын одоо ёс заншлыг би уландаа гიშгэн. Та ялангуяа өөрийнхөө ард түмний одоо ёс заншлыг одоо тех тусмаа одоо уландаа гიშгэн гэсэн үг эн чинь биш шүү дээ. Тийм учраас бизнесээр хариул шудраг өрсөлдөн гэж ярьдаг те. Тий. Шудраг өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс нэг алаад хядаал те муу аргаар хар аргаар бид нар одоо юу гэдгийг бизнесийг нь боомлол зүтгэж болохгүй шүү дээ. Үнэхээр одоо би өөрийнхөө бизнесийг үнэхээр одоо бизнесээр ярихад те би өөрийнхөө бизнесийг үнэхээр хөгжүүлэн цэцэглүүлж би хэрэглэгчдийн тоог би нэмэгдүүлж ашиг орлогоо би нэмэгдүүлмээр байгаа бол тэр хэрээрээ би хэрэглэгчдийн төлөө өөрийгөө хамаг байдгаараа зориулж тэр хэрээрээ би маркетингаа сайжруулна, сурталчилгаагаа сайжруулна, бүтээгдэхүүнээ чанартай байлгана, тэр хэрээрээ би чин сэтгэлээсээ байх хэрэгтэй. Тэгжиж тэнд эрүүл өрсөлдөөн бий болдог. Тэгжиж тэнд бизнесүүд одоо улам илүү чанарчиж явна гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр яг энэтэй адилхан. Тэгэхээр бизнесийн одоо өрсөлдөөнөөс болж нэгнийгээ алж те одоо шудраг бас арга замаар өрсөлдөх юм бол энэ бол хууль зөрчиж байгаа асуудал. Энээс болж хүмүүс өнөөдөр нэг нэгнийхээ амьдралыг бол дэндүү одоо муухагаар шархлуулж байгаа. Тэ тэгвэл бизнес дээр ийм байдаг. Энийг одоо улс гүрэн бүгд мэдчихээн тэ нийгэм өнөөдөр энийг чи ярьж байна. За тэгвэл ялангуяа шашны тэгвэл өрсөлдөөн ямар байх юм те? Бие бинийгээ алж чадах замаар, нэгнийгээ доромжлох замаар, нэгнийгээ одоо муу одоо юу гэдгийг нэр хүндийг унгаж тэ тийм одоо муу аргаар энэ бол байх ёсгүй гэж боддог. Тэгэхээр би мэдээж Христ итгэж хүнийхээ хувьд бол би олон монголчуудыг Христийг таньж мэдээсээ итгэхээсээ энэ итгэлийн одоо үр шимийг нь аваасаа хүртээсэй гэж би хүсдэг. Энэний төлөө би боддгийн ламнараас илүү сайн номлох ёстой гэж би өөрийгөө боддог. Би тэдрээс илүү би өөрийнхөө итгэл үнэмшлийг сахиж би амьдрах ёстой гэж би итгэдэг. Би ингэж л одоо тэмцэх ёстой гэж би бол боддог. Тэрнээс биш би очиж тэнд одоо юу гэдгийг өөр шашны лам нартаа би хэрүүл хийж тэдрийг доромжилж тэдний ёс заншлыг би гутааж тэ эсвэл одоо муу аргаар тэдний эсрэг тэмцснээрээ энэ бол яавч сайн амиг авчрахгүй. Энэ ийм тэмцэл хизээч ялалт авчирдаггүй. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр босод шашныг би дайсан гэж харахгүй. Би итгэж биш хүмүүсийг дайснаа гэж үзэхгүй. Би босод шашнуудыг би дайсан гэж би харахгүй. Мэдээж босод шашнууд бүгд өөр өөр гэсэн учир шалтгаантай байдаг мэдээж. Тэгтээ тэр бол үнэн гэд би дагна гэж байгаа утгаараа би энийг хэлж байгаа юм биш. Тэгтээ тэр бол тэр хүний итгэл үнэмшил. Тэгэхээр би тэр итгэл үнэмшлийг хүндэлж үзэхгүйгээр би өөрөө итгэхгүй байж болно тийм ээ. Би өөрөө итгэхгүй байж болно. Тэгтээ тэрийг би хүндэлж үзэхгүйгээр би Христийн сургаалыг үнэн зөвөөр нийгэмдээ дэлгэрүүлж чадна гэж бол хизээч байхгүй. Тэгэхээр би бол ингэж л хариулмаар байна. Тэгээ ялангуяа одоо бол бид нар ардчилсан нийгэмд ардчилсан улсад амьдарч байгаа. Олон ургалч улс төрийн одоо энэ үзэл бодлыг уралдуулж амьдарч байгаа. За олон янзын итгэл үнэмшлийг бид нар уралдуулж амьдарч байгаа. Ийм үед ялангуяа мэдээж би хамгийн сайн л байх гэж байна. Христийн сүмч болгон, Христийн сургаалыг номлогч нар, Христэд итгэгч нар хамгийн сайн байгаасаа. Энэ юу нь буруу байгаа. Эн чинь шудраг өрсөлдөөн. Энийхээ төлөө залбирч байна. Энийхээ төлөө номлолоо дэлгэрүүлж байна. Энийхээ төлөө явж байна. Тэгвэл би энийг хийж байгаа нь ингэхтэй гэд би бол бусдыг одоо муу мухагаар хууль бус арга замаар тэ эсвэл одоо муу мухаа арга замаар би бусдад хандаж дээрлэхэж одоо бусдын эрхэнд халдаж, бусдын нэр хүндэд халдаж тэ одоо тэднэрт одоо ямар нэгэн байдлаар буруу муу шудраг бус аргаар хууль бус арга замаар явж бол хизээч болохгүй. Тэгэхээр яг хөө мэдээж бусдын итгэл үнэмшлийг бол би хүндэлж үзнэ. Гэхдээ л би бол Христ итгэлэл номлон штэ. Христ итгэлийг л ойлгосоо л гэл би тэр хүнд бол одоо ойлгуулахын төлөө явна штэ. Тэгээд тэрийг хүлээж авах хэсэг нь бол мэдээж тэр хүний л сонголт штэ тий.
Би тийм нийгэмд амьдарч байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас энийг бол арчилсан нийгэм гэж үзэж байгаа. Би тийм учраас арчилсан нийгэмд одоо өөрийнхөө эрхийг эдлээд явж байгаа хүмүүс, бусд хүн ч гэсэн адилхан энэ эрхээ эдлээ явж байгаа хүмүүс. Тийм учраас би одоо илүү олон хүнийг талдаа оруулмаар байгаа бол тий өөрийнхөө энэ ихтгэл үнэмшил дээр би авчирмаар байгаа бол энийг л би хийх болно гэдэгт би эргэлзэхгүй. Тэгэхээр ер нь сонсоод хахад ямар ч тийм дайсан байхгүй. За хүмүүсийг бол дайсан гэж үзэхгүй. За босч чааш нэг ч гэсэн дайсан гэж үзэхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь Христ итгэлд бол ямар ч дайсан байдгүй гэж ойлгож болох уу? Бага. Бага. За юуг дайсан гэж үзэх вэ? Бид бурханд итгэдэг. Бурханы дайсан бас байгаа шүү дээ. Энгийн үгээр хэлэхэд. Энийг Библиэд муу ёрийн сүнс гэж хэлдэг. Чөтгөр гэсэн үг үү? Чөтгөр гэсэн үг те. Альбин чөтгөр гэсэн үг. За чөтгөр гэдэг бол одоо ингээл нөгөө кинон дээр гардаг шиг ингээл гүүгээд гараад ирдэг юм бол биш те. Энэ бол өөрөө сүнс. За энэ сүнсүүд хүний оюун бодолд, хүний хүсэл зоригт нөлөөлдөг. Хүний одоо амьдралын үнэт зүйл болон тэр хүний аливааг хийх одоо дадал, зуршил, хандлагт нөлөөлж идэг. Тийм ч учраас өнөөдөр чөтгөр одоо хүн төрөлхтний амьдралыг заах хүн төрөлхтөн гэдэг нэг том хүрээнд яриад яах вэ? Зүгээр ойрхон ингээд ярихад бол өнөөдөр бас монголчуудын амьдралыг бас хөдөлж штэ. Чөтгөр. Тэ. Би бол бурханд итгэдэг хүн, би Библийг номлодог хүн, би чөтгөр л гэж ярина штэ. Ингээд чөтгөргээ ярихаар за энэ одоо балаа одоо чөтгөр ингээ муу олгочих гинэ гэл ингээд хүн бол хэлэх бах. Гэхдээ би номлогч юм чинь би ингэж л хэлнэ штэ. Яг л энэний цаад учир шалтгаан нь чөтгөрт байгаа гэдгийг Библи хэлж байгаа. Би энд итгэж байгаа юм чи би энийг л хэлнэ үсттэй. Тэр хүн бурханд итгэхгүй байгаа хүн, тэр хүн Библиэд итгэхгүй байгаа хүн, миний яриа бол одоо тэр хүнд бол юу гэдгийг нэг тийм жоохон хөндөй сонсогдож магадгүй. Хөндөй одоо сонсогдож болно. Тэгээд шалтгааныг бол одоо хүн бол тэгж ойлгож болно ш. Тэгээ одоо юу гэдгийг энэ хүн өөрөө бардам зангаасаа болоод эсвэл энэ хүн одоо өөрөө ихэрхэг зангаасаа болоод юу гэдгийг те ийм боллоо. Мөн тэр шалтгаанууд байгаа. Гэхдээ энэ бүгдий чинь цаана бозор муу ёрийн сүнс хүнд нөлөөлж байдаг байхгүй юу? Тэ. Тэгэхээр аливаа юм далдын хүчний нөлөө гэдэг юмыг бол монголчууд айгүй мэддэг, амар айдаг, цэрвдэг ийм юмд айгүй сүжигтэй арт юм шүү дээ. Тэгэхээр ингээд ярихад бол бас нэг гайхаад байхгүй байх л гэж би бас бодож байна л да нэг талаар. Тэ. Тэгэхэд одоо ингээд нийгэм дээр чинь одоо бидний өдөр тутам хэрэгжилж байгаа Facebook, social одоо network-ууд дээр чи харж байгаа чинь нийгэмдэр гарч байгаа янз янзын харилцааны зөв бас асуудлуудыг ингээд хөндөөл гаргаж ирэл тавьж штэ. Одоо жишээлбэл ингээд нэгийнхаа толгой дээр кофе асгачлаа гэж чинь нэг нь одоо бейсболын цохиур барьж гарч ирэл одоо хүнийг яах гэж байгаа та годомч толгойн ах цогч алгах гэж байгаа юм уу? Яах гэж байгаа юм ч тэ. Гэх мэтлээ ингээд муу мухай юмнууд бол өнөөдөр ингээд нийгэмдэр бол зөндөөл гарч ирж байна тэ. Тэгээ энийг бол одоо яг хөө мэдээж эн чинь ямар нэг шашингүй хүн бол те одоо юу гэдгийг тэр дундаа Христийг мэдхгүй хүн бол Библи мэдхгүй хүн бол одоо юу гэдэг вэ гэхээр энэ бол өстө өөдгөө амт юм аа л гэж харж байгаа. Гэтэл би бол энийг юу гэж харж байгаа юм бэ гэхээр муу ёрийн сүнс хүнийг ийм л болгож байгаа гэж. Тэгэхээр өнөөдөр хүмүүс энийг мэдхгүй л явж байгаа те. Тэгэхээр муу сүнс бол одоо хүнийг бол одоо үргэлжил одоо муутгаж одоо юу гэдэг муу зан авирын дэвэргэж тэ одоо яг тэр хүн бол өөрөө тэгж бодохгүй л та одоо муу ёрийн сүнс намайг ингээд ийн гэж бодохгүй л бах л та мэдээж. Тэр хүн бол одоо би юу нэгээд байна л гэж бодож явж байгаа. Тийм миний амьдрал эний чи хард миний амьдрал болохгүй байна л гэж харж байгаа те. Эний чи хард сүнс нөлөөлж байгаа байхгүй бас. Тэ энэ бол бодиттой байхгүй. Яг тэгж нөлөөлдөг гэдгийг бас Библиэлд бичсэн байх уу те. Бичсэн байгаа байхгүй. Тийм учраас муу Есүс одоо яаж яах гэхээр тийм муу ёрийн сүнсийг хүнээс хөөж штэ. Тэнгүүд нөгөө хүний чи өвчин идгэрж байна. Нөгөө хүний чи нөгөө унаж татдаг асуудлууд нь шийдэгдэж байна. Эрүүл сарвал болж байна. Эрүүл ухаантай болж байна. Тийм ээ. Ингээд сайн сайхан болж байна. Тэгэхээр эний чинь одоо Есүс Христ хийж байгаа. Өнөөдөр бид нар ч гэсэн энийг хийдэг шүү дээ. Есүсийн нэрээр гэл бид нар өвчтөе, зовлонтой, янз янзын асуудалтай хүмүүсийн төлөө ингээд залбирч өгөхөд идгэрж байгаа маш олон тохиолдлууд бас өнөөдөр байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо нийгэм Монголын нийгэм бол ялангуяа одоо ингээл донтолт гэж зүйлд айгүй орцсон байна шүү дээ. За эрхэнд донтох донтолт гэж байна. За мөрийтэй тоглоомод онлайн покер гэдэг ч юм уу те. Ер нь ингээл эргэн тойрны өөрийнхөө үеийн залуучуудыг харахад бол нэг тиймэрхүү амар орчиж. Тэгээ дээрэс нь бас ингээл спортын бооцоо гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар хүмүүсийг ингээд донтуулдаг юмнууд байгаад байна. Тэгэхээр одоо эдгээр донтолтууд бас яг тэр цаад чөтгөрөөс үүдэлтэй гэж та итгэдэг гэсэн үг үү? Тийм ээ би тэгж итгэдэг. Аливаа донтолт бүр ингээд газар аваад ирэхээрээ тэр хүн чинь ингээд хий юм үзэж хардаг болж байгаа.
Энэ бол яг бодиттой сүнс байхгүй. Энэ бол зөвхөн тэр хүний сэтгцийн асуудал биш. Энэ бол сүнсний асуудал байхгүй. Тэгээд тэр хүнд 1000 тариад тэр чинь эдгэрдэггүй шүү дээ. Тэр хийж байгаа юм болоод хүн яг ингээ сэтгэл зүйн хувьд эдгэрээд ирэхээр тийм нэг юм үздэг, хардаг, айдаг, төгшдөг, янз янзын дуу хоолой сонсдог. Янз янзын одоо юу гэдгийг бусдын харахгүй байгаа юмыг олж хараад, орилж хашгираад ингээд идэг юмнуудаас чөлөөлөгдөд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр бид нар юуг дайсан гэж хардггүй гэвэл бид тэр бозар муу сүнсийг хүнийг тэр муу мухаа болгож байгаа тэрний цаана ажиллаа хийж байгаа бозар муугийн одоо харанхуйн эрх мэдэл гэж энийг Библиэлд хэлж байгаа юм. Хүний нүдэнд харагдахгүй. Тэгсэн мөртлөө хүний амьдралыг юм дарк хар болгож идэг. Энэ одоо хүчний эсрэг бид бол тэмцдэг. Энэ бол бидний дайсан. Тийм ч учраас Есүс Христ энэ одоо дайсангал хүчгүй болгож, эрх мэдлгүй болгож устгахын тулд Есүс Христ загалмай дээр цавдлагдсан. Тэгээд дахин амьснараа энэ бозар муугийн сүнсний хүчийг Есүс Христ ялсан байхгүй. Тэрнээс зөв хүнтэй тэмцээд асуудлыг шийддэг бол Есүс Христ тухайн үед Ромын эзэнт гүрний эсрэг тэмцэж болох л байсан. Цэрэг цуглуулаад бослог гаргаал. Давидын одоо хаан ширээг сэргэнэ гээл. Тийм ээ. Ингээл одоо өөрөө бол яг Израиль хүн байсан шүү дээ. Израильтай Юудэ хүн байсан тийм. Тэр улс төрийн янз манай нийгэмд бол одоо Жүүдүүд гэж хэлээд байдаг шүү дээ. Жүүдүүд гэдэг. Тэр чинь бол яг Юудэчүүд юм байгаа шүү дээ. Юудэ тийм. Яг хоо тэгээд нөгөө англи хэлэнд одоо Юудэ гэдэг үгийг чинь тэр уртлын ийг бол ерөнхийдөө Жэгэр тэмдэглээд явдаг шүү дээ. Одоо манайхан шууд тэрүүгээр нь манайхан тэрүүгээр нь шууд олгож Жүүдгээ явчихдаг тийм. Жүүд гэдэг чинь Юудэ одоо үндэстэн тийм. Юудэ одоо хүмүүс биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм баад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хин нэгэн одоо буруу босромог зүйлийг хийгээ явж байгаа хүнийг харахтаа тэр хүнийг нь үзэн ядаж тэ хүнийг нь одоо ингэж жигшиж зэвүүцгээсээ илүүтэй энэ хүн яагаад ийм болчих вэ? Бүр цаад асуудал юм. Энэ хүнийг ийм болгоход юу нөлөөлөв гэдгийг одоо асуудлыг уг үндсээр нь олж харж тэр хүний төлөө залбирдаг. Тэ тэр бат гэдэг хүн бол үнэндээ хүн л واخгүй юу. Тэгэхээр бид хүний хүн утгаар нь мэдээж хайрлах хэрэгтэй. Гэхдээ энэ хүн бол өнөөдөр үнэхээр муу зүйл хийгээ явж байна. Тэгэхээр би залбирахтаа энэ хүнийг үхэлж өгөөч гэж би залбирахгүй шүү дээ. Энэ хүнийг ста бүр нэг та ста нэг шийтгэхэд өгөөч. Ста нэг шийтгэхэд өгөөч ста муугийн та нэг ста өөрт нэг амсуулаад өгөөч гэж бол би залбирахгүй шүү дээ. Энэ хүнийг та энэ хийгээд явж байгаа энэ харлган, энэ ойвргон тэ энэ үнэхээр энэ арчаагүй байдлыг та уучлаач. Тэгээд энэ хүнд та ухаарлыг өгөөч. Ойлголт гэмшлийг өгөөч. Энэ хүнийг ийм одоо ойврхон дээрлэхгүй, дээрэнгүү байлгаж байгаа эсвэл шодрог бос зүйлсүүдийг хийгээд үнэнч биш ингээд байлгаж байгаа. Энийний ард ажиллаж байгаа тэр бозор муурын сүнсний эсрэг бид нар тэмцэж байгаа. Хүн өөрөө тэрийг ойлгоод ирэхээр хүн засардаг те. Хүн гэмшдэг байхгүй юу? Тэ. Тэгэхээр бид бол дайсан бол байгаа юм байна. Дайсан бол байгаа. Гэхдээ тэр бол одоо миний дургу одоо үндэстэн ястангууд бол биш. Тэ эсвэл одоо тэр бол одоо хин нэгэн дорж готов. Эсвэл одоо понцог цэрмаа. Эсвэл хин нэг ариун заяа. Хин нэг цэцгээ гэхээсээ Владимир Путин, Владимир Зеленский. Тэ гэхээсээ илүү тэ. Тэрний ард ажиллаж байгаа харын хүч. Тэр сэтгэлийг эзэмдэж байгаа тэр нүглийн тэр шунал тачаал. Тэр биеэ барьж чадахгүй байгаа. Тэр дээрлэхүү тэр нэг характер. Тэ бид тэрнтэй л тэмцэх ёстой гэж үздэг. Тийм ч учраас бид аливаа одоо юу гэдгийг тэмцэл гэдэг бол юм махан биеийн арга замаар тэмцснээрээ ямар нэгэн үр дүнд хүрэх гэхээсээ илүүтэй оюун санааны хувьд, зүрх сэтгэлийн хувьд одоо бид тэ одоо асуудлыг шийдэх нь хамгийн уул суурьтай, хамгийн сайн шийдэл байдгаа гэдэгт бол итгэдэг. Владимир Путин тэр гэж ярьсных бас нэрээ одоо энэ Орос Украины дайны асуудал явж штэ. За тэрэн дээр одоо Христ итгэгчид ерөнхийдөө яг Христэд итгэдэг хоёр гүрэн ингээд хоорондоо хоёр улс хоорондоо байлдаад байна те. Уул нь ингээд дайсан байхгүй гэх юм бол бид нар ч одоо байлдахгүй чи бол миний дайсан биш. Чин цаан чи байгаа одоо чиний чөтгөрл миний дайсан гэж үзүүл үзэхээр байхад яагаад одоо байлдаад байгаа юм бол гэсэн нэг асуулт байгаа юм л та. Одоо жишээ нь Оросын 41% нь үнэ алдартан. За энэ ч өөрөө Христ
итгэлийн нэг урсгал юм байна шүү дээ. За тэгээд Украины болохоор 67% нь үнэ алдартан гэж явд юм байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг нийгмийн олонх нь Христ итгэлт байхад яагаад ингэж байлдаж иймэрхүү асуудал үүсэж байгаа юм. Та энэ тал дээр юу гэж байна? Тэгээ яг хөө дэлхийд дээр байгаа одоо Христ итгэгчдийг бол үндсэн 3 том урсгалд бас хувааж авч үздэг те. Нэгдүгээрх нь бол одоо энэ баруун Европын за Италийн Ром төвтэй католик Христ итгэл гэж үздэг. За нөгөөх нь бол одоо Ромын пап энэ төргээ яриад байдаг нь болохоор католик байх нь шүү дээ. Тэр нь католик. Тэрний илүү одоо Италийн Ром төвтэй те илүү баруун Европ тал руугаа. За одоо зүүн Европ тал руугаа буюу одоо энэ Славян одоо Слав одоо энэ угсаа гаралтай энэ үндэстнүүдийн донд тархсан Христ итгэл нь болохоор илүүтэй одоо ортодокс буюу үнэн алдартан гэж одоо адилхан Христэд итгэгч нар л та тий. За тэгээд 3 дахь одоо том урсгал бол одоо Евангелийн Христ итгэгч нар дэлхий дээр. Тэгээд 3 юм үндсэн том урсгал байна л та. За уучлаарай нэг юм голоор нь гяс асууч. Манай Монголд итгэгчид айл нь юм бэ? Евангелийн. Евангели. Тий, Евангелийн Христ итгэгч нар. Яг одоо Ватиканы нөгөө юугаа дагаад одоо нөгөө суурин төлөөлөгчөд дагаад Ромын католикч болгон бол сүм бол Монгол байна. Тэгээ хэд хэдэн газар нь бол дийлэнх нь бол явуулж байгаа. Евангелийнхан гэсэн үг тий. За тэгээд яг хуу Ром гин юу Орос Украин хоёр бол яг хуу угсаа гаргалын хувьд бол ерөнхийдөө бас одоо нэг ах дүүс нар тий одоо хилэн ч гэсэн баг адилхан. Жохоо аялгын л ганц нэг үсгийн зөрүүл байна үхээс биш тий. Тэгээ ерөнхийдөө гарал угсаа нэгтэй эртээр үесээ ийм одоо ах дүүс нар гэл одоо идвч өөртөө яриад нь штэ. Тэгээ бас шашин бас адилхан. Шашин нэгтэй гэж бас яриад байна. Тэгэхээр яг одоогийн Украин Оросын мөргөлдөөнийг бол энэ шашных гэхээсээ л улс төрийн тэмцэл гэж бид нар харах ёстой. Тэгээд энэ бол одоо шашин хамаагүй. Шашин хамаагүй байгаа штэ. Энэ бол ерөөсөө цэвэр улс төрийн одоо политик буюу одоо улс төрийн ашиг сонирхлын зөрчил тэмцэл энд бол өрнөж байгаа л гэж харах ёстой. Тэгээд тэнд бол одоо юу гэдгийг одоо олон улсын эрх ашиг яригдж байна. Худалдаа 8-ны эрх ашиг яригдж байна. Геополитикийн эрх ашиг яригдж байна. Тийм ээ. Өөрийн улсын одоо эрх ашиг яригдж байгаа. За тийм учраас л тэнд хоорондоо одоо тэмцэл хийж байгаа. Тэрнээс бол тэр шашинг бол одоо бидний энд бол шууд авч үзэж бас болохгүй байх л та. Энэ бол одоо шашны гэхээсээ илүүтэй эн чинь улс төрийн тэмцэл болчиход байгаа байхгүй. Тийм болохоор шашин болвол яг энэ асуудалд бол нөлөөгүй гэж би бол харж байгаа. Гэхдээ тэр одоо Оросд юм уу Украинд амьдарч байгаа тэр үнэн алдартны Христэд итгэгч нар бол мэдээж одоо дайн зогсоосоо гэж залбирж байгаа бох гэж би итгэж байна. Одоо энэ social network дээр чинь одоо pray for Ukraine гэл одоо олон постууд яваад нь шүү дээ тий. Тэгэл энэ чи Евангелийн Христ итгэгч нар ч залбирж байгаа бох дайн одоо бити үргэлжлээсээ нэг хүний амь ч гэсэн дахиж бити хорогдоосоо тий. Нэг өдрийн өмнө ч гэсэн нэг цагийн өмнө ч гэсэн бодолцоо зогсоосоо бөмбөгдөл зогсоосоо гэл залбирж байгаа гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Тий. Тэгэхээр бол мэдээж Христ итгэгч нар бол өөрийнхөө нийгэмд одоо чадах ятгаараа нөлөөлж тэгээ нийгмийн одоо эрүүл байлгах, дайн дажингүй байлгах, үхэл хагцалгүй, хүчирхийлэл аллах хядлаггүй байлгахын төлөө одоо аль газрын Христ итгэгч нар бол бас юм бодож л байгаах, залбирж л байгаах. За би ч гэсэн өөрөө Христ итгэгч хүнийхээ хувьд бол Украин Оросын энэ мөргөлдөөн одоо 50 инхийн замаар шийдэгдээсэ те хин нэгэнд одоо бити хохроосоо гэж бол одоо залбираал явж байгаа. Тэгээ яг яалтчгүй нөгөө Орос нь одоо Украин руу халдаад орцсон. Украины газар нутаг дээр дайн яваад байна. Украинууд бөмбөгдүүлээд байгаа илүү харагдаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол. Тийм учраас бол мэдээж Украин хүмүүсийн одоо хохирол яаж ч утсан одоо арай л их байгаа. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр яаж ч харсан мэдээж Украинчууд арай л жоохон бэрл хүлжилээ л да одоо. Нэг хоёр хүн зодтолж байгаа. За бид нар нэг боксинг тэмцээн үзэхэд ч гэсэн аль ялагдаад байгаагийнх талд л ягаад ч орчдөг үстэй хүн гэдэг амт чинь те. Тэ энэ юм амтан бүр өстө дууслаа шүү гэдэг шиг те. Бас тэгдэг штэ те. Тэгэхээр яг хөө тэгж харж байгаа. Тийм болохоор энд бол одоо Христ итгэлээс болж гэдэг юм уу? Эсвэл Христ итгэгч нар мөртлөөсөө эн чинь тэгэл ерөөхдөө Оросын ард түмний дайн гэж бас хэлж болохгүй штэ. Эн чинь тэр эрх баригчдын хийж байгаа шийдвэр эрх баригчдын гаргаж байгаа л дайн мөргөлдөөн гэж би бол харж байгаа. Тийм учраас Оросын ард түмэн чинь бас дайныг эсэргүүцээд өөрсдөө жигсаад байгаа шүү дээ. Тийм учраас энийг бол одоо Оросын ард түмэн хийж байгаа дайн гэж бол харахгүй байгаа. Тий. Тийм болохоор эндээс бол одоо бид нар бол Христ итгэлийг бол салгаж авч үзэх ёстой л доо. Тий. Ер нь улс төрөөс Христ итгэлийг салгаж үздэг үү?
салгаж үздэг. Ерөнтэй салгаж үзэх нь илүү эрүүл гэж бас үздэг байгаа. Тэгээ яагаад гэвэл нийгэм чи өөрөө олон шашинтай хүмүүс байна шүү дээ. Тэ? За яг нийгмээрээ бүгдээрээ нэг үндсэн шашинтай бол бас хамаалга. За гэтэл одоо олон янзын шашинтай одоо улс орны нийгэм одоо улс төр гэдэг бол бас аль алинд нь нээлттэй, аль алинд нь одоо юу гэдэг хүндэтгэлтэй бодлогол барьж л явах ёстой байхгүй тийм ээ. Тэгээд тэгэхгүй одоо нэг гарч ирэл нэг шашныг илүү өндөрт авч үзэл ингээд ах юм бол тэнд чинь дахиад зөрчилдөөн бий болдог тий. Тэгэхээр ер нь бас нэг ийм юм явуулсан шүү дээ. Та дөнгөж түрүүхээ хэлсэн тийм ээ. Хэрвээ Есүс Христ тэмцэх байсан бол цэрэг цуглуулад одоо Ромын эсрэг тэмцэж болох л байсан шүү дээ гэж. Тэнгүүд одоо тэмцээгүй шалтгаан нь болохоор би энэ бол миний их юм биш ээ. Би болохоор нэг өөр төвшөнд ажиллаж байна гэж яриад байна гэдэг шүү дээ. Тэрэнд жишээ нь хүмүүсийн оюун санааны төвшнийг л яриад байна. Оюун санааны төвшөнд за бүр ахиулаад хэлэх юм бол сүнсний төвшөнд одоо ажиллаад байна гэж. За Христ итгэж бид нар чи их тийм сүнсний энтер гэдэг одоо нэр томьёо хэрэглэн штэ бид нар чинь те. Гэхдээ нэг энэ нь одоо юу гэдэг нэг юм хий үзэгдэл сүнс ярьдаг хүмүүс гэсэн утгаараа биш. Тэ өөрөөр хэлбэл хүн гэдэг амт чинь сүнстэй байхгүй юу? Бурхан ч өөрөө сүнсээр оршдог байхгүй юу? Тийм учраас бурхан өөрөө хүн гэдэг энэ сүнстэй амтантай чинь сүнсээр холбоо тогтоодог байхгүй юу? Тийм учраас л бид нар одоо сүнслэг зүйл, сүнсний амьдрал гэдэг юм уу, сүнсний төвшин гэдэг юм уу, сүнсний өсөлт, сүнсний үр жимс гэх мэтчлэн нэр томьёо нэлээд хэрэгэлдэг л дээ бид нар. Тий. Тэгэхээр яг хуу энийг зүгээр би арай нэг жоохон хэлбэршуулаад энгийн нэр томьёороо хэлэхэд бол одоо юу гэдгийг сэтгэлийн ингээд яг хуу ярьчих л та зүгээр. Яг хуу мэдээж энэ хооронд бол ялгаа зөндөө байгаа шүү. Мэдээж би яг адилхан гэж хэлж байгаа юм биш. Яг хуу хүмүүст ойлгомжтой байх гэдэг үднээсээ өөрөөр хэлбэл хүн гэдэг амтэн чинь гадна харагдж байгаа махан бий байна. А дотор байгаа хүний одоо дотоод хүн гэдэг нэг юм байна шүү дээ. Энэ чинь манай монголчууд ярьдаг үстэй энэ чинь дотоод хүн, дотоод дуу хоолойгоо гэж ярьдаг үстэй. Хүн гэдэг чинь зүгээр нэг юм мал адгус одоо юу гэдгийг нэг юм хийгээд тавьсан робот биш шүү дээ тийм ээ. Хүн гэдэг амт чинь өөрөө сэтгэл зүрэхтэй. Тэгээ дотоод хүнтэй сэтгэл хөдлөлтөө ийм амтан байхгүй. Тэгэхээр тэр төвшөнд Есүс Христ бол бас ажиллаж исэн. Ер нь бол яг хуу тухайн үеийн Юдэ одоо манай эртний 1-р зууны үеийн Юдэ улс гэдэг бол Ромын одоо колонд бол орцсон байсан л да. Тэгээд Давидын удмаас одоо аврагч одоо хаан төрнөө гэж. Давид гэдэг чинь өөр нэг Израилийн их мундаг хаан байсан. Есүсээс 1000 жилийн өмнө амьдарч исэн хаан байхгүй. Израилийн одоо хамгийн л алдартай манайхаар бол Чингис хаан юм да гэж тий. Тэгээд Давидын удмаас одоо төрөх одоо аврагч одоо хаан бол одоо манай улс үндэстнийг аварна гэж итгэж ирсэн. За тэр ч утгаараа Есүс Христийг бол тэд нар Давидын удмын одоо удам залгах жинхэнэ одоо бид манай арт түмнийг одоо эрхчлөө тусгаар тогтнолд авчрах хаан гэж харж ирсэн. Тэгэхээр тухайн үеийн нийгэм бол Есүс Христийг бол яг цэрэг цуглуулаад бослог гаргаал Ромтой тулалдаал. Яг л одоо юу гэдгийг тусгаар тогтносон одоо Юдэ ард улс одоо тухайн үедээ одоо байгуулж өгөөл өөрөө ингээл алтан титмээ зүгэл хуучин одоо Давидын сэнти гэл одоо тоосын арчаал дээр одоо суунал гэж одоо ойлгож ирсэн. Гэтэл нөгөөх нь байхгүй те загалмай дээр цовлогт өгчдөг байхгүй. Тэнгүүт одоо нэг хэсэг нь бол энэ аврагч биш юм байна гэж ойлгож байсан. Тэгэхээр тэр аврагч гэдгийг чинь тэд нар улс төрийн төвшөнд ойлгоод байсан. Гэтэл Библи буюу Есүс Христийн өөрийнх нь аврал гэдэг энэ ухагтхон ч өөрөө хүний сүнсний буюу өөрөөр хэлбэл хүнийг нүглээс нь аврах. Тийм ээ. Тэр бозар мууг хийж байгаа бурхныг мэдэхгүй байгаа. Тэр хүнийг өнөөдөр шодрог биш, үнэнч биш, хуваа хичээсэн, өөдгүү, бэртгчин, бардам, ойворгон, дээрэнгүү, дээрлэхүү одоо юу гэдгийг хүний амьдралыг ийм болгож байгаа. Тэр бүгдээс хүнийг одоо ангижруулж ариусгах аврагч байсан байхгүй юу? Тэр ч утгаараа өнөөдөр Есүс Христийн ажил өнөөдрийг хүртэл Есүсийг дахин амьлаад тэнгэрт оцсноос хойш энэ дэлхий дээр хийгцээр л явж байна тийм ээ. Жинхэнэ одоо нүдэнд харагдахгүй, гарт өргөхгүй мөртлөөсөө Христийн хаанчлал бол одоо бүх хил хязгаар харгалцахгүй, улс үндэстэн харгалцахгүй, угсаа гарвал харгалцахгүй, арьс өнгө харгалцахгүй, нийгмийн гарал одоо үүсэл төвшин харгалцахгүй бүхэл хүний дотор өнөөдөр Есүс Христийн хаанчлал бол түүний сургаалаар дамжуулаад түүнд итгэл үнэмшлэр дамжуулаад өнөөдөр одоо хил хязгааргүйгээр тэлж штэ. Тэгэхээр Христ итгэл одоо хаанчлал гэсэн үгийг та хэрэглээд байна штэ.
Тэгэхээр хаанчл гэсэн үг нь өөрөө улс төртэй жоохон холбогдоод байгаа юм шиг сонсогдоод байна л та. Тийм ээ тий. Тэгэхээр энэ Христ итгэлийн хаанчл гэдэг нь яг ямар утгыг илэрхийлээд байгаа юм ерөнхийдөө хүмүүс тайлбарлах юм бол яг юу одоо хаанчл гэдэг Христ итгэдэг хүмүүс дэлхийг эзлэнэ гэсэн үг юм. Эсвэл одоо яана гэсэн үг тийм ээ. Тэгээ тэгж асуудаг л да. Тэгээд бурхны одоо засаглал өөрөөр хэлбэл бурхны удирдлага одоо тухайн хүний гэр бүлийн нийгмийн одоо соёл харилцаанд одоо тухайн хүнээр тэр өөрчлөгдсөн хүнээр дамжуулан орж ирэхийг л бурхны хаанчлал тэлж яана л гэж бид яриад байгаа. Тэрнээс энд нэг засаг захиргаа байгуулах тухай яриагүй. Тэ аль нэг газраас одоо ингээд зүүн хязгаарын тасдаж авах тухай ерөөсөө яриагүй. Тэ ямар нэгэн Донецкийн бүгдний тоос байгуулах тухай ерөөсөө энд яриагүй. Тэ ямар нэгэн одоо Донбассын одоо юу гэдгийг шинэ ус байгуулах тухай ерөөсөө яриагүй. Энд хил хязгаарын тухай яриагүй, эдийн засгийн тухай яриагүй. Энэ хүний зүрхэнд Христ итгэх итгэлээр дамжуулан бурхны удирдамж, бурхны одоо засаглал, бурхны тэр амар тайван хүний амьдралд одоо нөлөөлж тэгээ тэр хүний ажил үйлс, тэр хүний зан хандлага, үг яриа, аливаад хандах хандлагаар нь дамжуулан нийгэмд сайн нөлөө болон уусан шингэж те одоо нэг монголчууд бид нар ингээд тогоотой одоо идэ хийгээд буцалж байгаа хар цайн дээр ингээд сүү хийгээ сүлдэг шиг одоо ингээд сүлж ордог шиг тийм ээ. Тэгээ сүүн ингээд цагааруулаад ингээд сүлээл ордог шиг тийм ээ. Яг үг сургаалаар дамжуулан Библийн үг болон Есүс Христийн одоо сургаалаар дамжуулан одоо бурхны энэхүү одоо удирдамж нөлөө хүмүүсийн дотор орж ирэхийг л бид нар бурхны хаанчлал гэж яриад байгаа. Тэрнээс биш бол одоо бид нар юу гэдгийг тусдаа ус байгуулах ямар нэгэн ус байгуулахын төлөө дайнд ажин хийх, талцал үүсгэх ямар санаа авахгүй. Тэгэхээр би бол Монгол улсын иргэн үхэн хөлтлөл Монгол улсын иргэн байх бах тийм ээ. За байх ч яах вэ? Ер нь байна те. Монголоор л байна. Монголынхаа төлөөл зүтгэн. Гэхдээ Монголын маань нийгэм Библийн сургаалаас болж Есүс Христэд итгэх итгэлээс болж илүү сайн сайхан болоосай. Энэ бол миний амьдралын утга учир. Үүний төлөө би өөрийгөө ажиллаж амьдарч байгаа гэж харж байгаа. Энэ бол одоо миний мишн. Энэ бол одоо миний duty гэж одоо хэлэх гээд байна л та тийм ээ. Тэ. Тэгэхээр энэ утгаараа л одоо бурхны хаанчлал одоо бидний донд ирж байна гэж. Тийм ч учраас Есүс хэлсэн шүү дээ. Хаанчлал бурхны хаанчлал тэнд байна. Тэнгэрийн хаанчлал тэнд байна, энд байна. Энд байна гэж бол хэлэхгүй. Энэ бол ингээд нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тий. Гэхдээ тэр хаанчлал та нарын донд байна гэж Есүс Христ хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэхээр Есүс Христ бас өөрөө энэ хаанчлал гэж ойлголтыг бүр гаргаад ирсэн байсан юм байна шүү дээ тий. Тэгээ ер нь Есүс Христийн өөрийнх нь ярьсан сургаалаас л одоо үүдсэн асуудал шүү дээ. Тэгээд энийг одоо хожим түүний шавь дагалдагч нар дэлгэрүүлэн одоо сургаж номснороо тий. Энэ одоо Есүс Христийн буюу бурхны хаанчлалын одоо энэ ойлголт гэдэг чинь одоо улам илүү түгэнд дэлгэрсэн, улам илүү тодорхой нарийн бас одоо юу гэдгийг илүү одоо ойлгомжтой одоо болсон гэж одоо үзэж болно л да. Жишээлбэл Ром номын 14 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлдэр бурхны хаанчлал гэдэг бол ариун сүнс доторх зөвхт байдал, амар тайван, баяр баясгалан юм а гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн Христэд итгэхээр бурхны сүнсийг авдаг. Өөрөөр хэлбэл ариун сүнсийг авдаг. Ариун сүнсийг хүлээж авсан хүн зүрх сэтгэлдээ амар тайван болж байна. Баяр хөөртэй болж байна. Тэгээд зөв шударга амьдрья гэж шийдэж байна. Тэгэхээр энийг харахтаа энд бурхны хаанчлал биелж байна л гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр миний амьдралд бурхны хаанчлал байгаа гэж би итгэж байна. Өөр олон монголчуудын амьдралд өнөөдөр бурхны хаанчлал байгаа. Тэр хаанчлал нэгээс нөгөө рүү одоо тэлсээр зүрх сэтгэлээс зүрх сэтгэл рүү, амьдралаас амьдрал руу, гэр бүлээс гэр бүл рүү тэр хаанчлал өнөөдөр төгөнд дэлгэрч байгаа. Энэ хаанчлалыг хэн ч устгах чадахгүй. Энэ хаанчлал бол 2000 жилийн туршид дэлхий дээр оршсоор ирсэн. Бусад бүх хаанчлал нуран ундаг цаг нь болоход. Бусад бүх ямар ч улс байсан. Бүх хаанчлалтай цаг нь болоход нуран ундаг, сулран доройтдаг, те хагарч бутардаг. Тэгээд тэр яруу алдрын он жилүүд нь хэдэн зууны тэртэх одоо дурсамж түүхэл болж үлддэг тийм ээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлд бодтой байж нөлөө үзүүлсээр байгаа нэг л хаанчлал байгаа. Хин ч устгах чадаагүй. Хин ч энийг нурааж алга болгож чадаагүй.
тэр хаанчлал бол Бурхны хаанчлал. Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан бидний зүрх сэтгэлд ирдэг, бидний амьдралд, бидний үйлдэлээр минь урсан гардаг. Тэр л ариун сүнсний баяр хөөр, зөвхт байдал, амар тайван юм байгаа юм. Тэгэхээр энэ хаанчлалын төлөө бид бол явж байгаа. За ер нь бол их сайхан ойлгомжтой тайлбарлалаа гэж дүгнэж байна. За танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж бидний асуултанд хариулсанд. За сонсогч танд Монголын Евангелийн эвслийн захиалгад баримтат яриа нэвтрүүлэг хүрлээ. За та бидний нэвтрүүлгийг сонсохыг хүссэн хүмүүстээ шеэр хийж түгээгээрэй. Бидэнтэй холбоотой санал хүсэлтийг 8085 99 тэг суудсан дээр авч байгаа шүү. Та мессеж бичиж болно. Бас ажлын цагаар залгах боломжтой шүү. За ингээд эх 7 хоногт шинэ дугаараар эргээд уулзцаая. Сайхан амарцгаагаарай.